Оюун ухаан бие махбодын дасгалууд. Та хувийн хяналтын бие махбод дахь өндөр суурийг дэмжих олон зүйл хийж чадах бөгөөд энэ 7 хоногт би та бүхэнд илүү үр дүнтэй 2 аргыг санал болгож байна. Аль алинд нь онцгой хүч чармайлт шаардлагадаггүй ба үр дүн нь тэр дороо харагдах бөгөөд харин ашиг тос нь цаг хугацааны явцад улам бүр нэмэгдэх болно. Түүнчлэн энэхүү 2 арга нь зориг төвчээр шаардсан олон дайсантай. Тухайлбал гутрал, айдас төвшөөр, архаг өвдөлт, зүрх судасны өвчин, чихрийн шижин гэх мэт тэмцэгтэй тус болох юм. Илүү их сэтгэлийн тэнхээтэй болохын сацуу далимт нь бас илүү эрүүл бие, илүү их аз жаргалтай болохоос буцахгүй. Тийм хүмүүс эдгээр аргуудад анхаарал хандуулбал зохино. Үргэлжлэлийг сэтгэлийн тэнхээ гэж юу вэ? Түүнийг хэрхэн хөгжүүлж баттгах вэ? Номын 2 дугаар бүлгээс үргэлжлүүлэн сонсоорой.